Ер нь бол монголчууд баяр ихтэй. Наадам өнгөрөөл 20 сар. 20 сар маань үргэлжилж байгаа л одоо шинэ жилийн баяр. Алдарт 12 дугаар сар тий. Тэгээ үргэлжлээд одоо сүүлийн үед цагаан сарын золголтыг бас манайхан чинь ах дүүнэрээр бүгдээрээ ресторан цуглаад тэгээд хөтлөгчтэй, дуучинтай бүгдээрээ цагаан золгоод цагаан уртын дуу, морин хууртай тий. Засал ном хийх ламнаас хүрээлж ийн. Тий. Тэгээд сонсогч үзэгч та бүхэндээ энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Онцгой дуу хоолой мэдрэмжээс үзэгчдэд сонсогчдтойгоо хуваалцахыг зорддог Хүүх Тэнгэр подкаст маань энэ удаагийн дугаараа эхлүүлж байна. Нэвтрүүлгийн маань зочноор Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин, кино дуу оруулагч Шижир Болдын Батулд ах маань хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр энэ өдрийн мэндийг хүргэе танд. За өдрийн мэнд хүргэе. Хүүх Тэнгэр радиогийнхаа хамт олонд одоо ажил нь сайн уу гэж мэдчихлээд намайг урьсанд баярлалаа. Манай подкаст айгүй энгийн. Ерөнхийдөө сайхан чөлөөтэй сэдвээр ярилцдаг байгаа. Тэгээд энгийн сайхан зүгээр энгийн одоо таны дурсамж тэр тулсан туршлага мэдлэгийг л одоо энэ залуу сонсогчдоо за тэр дундаа бас уран бүтээлчдийг түлхүү оролцуулдаг болохоор шинэ залуу уран бүтээлчдэд манай подкастыг сонсоод нэг ч ихсэн мэдрэмжийг нэг ч ихсэн шатыг арай илүү урд хараасай болохоор бол алхаасай гэдэг үднээс подкастаа би зөвхөн хөтэлдэг. Жүжигчин гэдэг мэргэжлийг хизээнээс анх яагаад сонгож орох болов? Энэ талаар хоёул яриагаа эхлэе гэж бодож байна. За энийг ярихын урд өмнө нь жоохон оршилтай. 2001-ээс 2002 онд Хилийн зэрэгт алба хаагаад тэгээ ерөнхийдөө цэрэг цагдаагийн хүн болъё гэж боддог байсан. Тэгээ би чинь 21 настайдаа цэрэгт явж байгаа. Бас жоохон хөгшин цэрэг байгаад. Тийм ээ. Залуу болчоод бүр явсан ба шүү дээ, тий? Тийм, уг нь 18-т явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд 21-т явгонгуудаа цэрэгтээ улирч үлдээд. Хөвсгөлийн одоо 50 цэргээс хоёулахнаа улирч үлдээд цэргийн хүн болох гэдэг шүү дээ. Тэгээд онжуудынхаа халагдаад явцсан одоо Хилийн харуулын албаны дарга ахлагч мэргэжлэр ажиллаж ийсэн болоод. Тэнгүүтээ намар хөвсгөлдөө очиж одоо усаас цэргээс халагдж хөвсгөлдөө очиод ээжтэйгээ өвлжөөд хавар л ерөөсөө байжсэн чинь нэг хаврын юм хөдлөн гэдэг шүү дээ. Гинт нэг өдөр надад ийм бодол төрсөн. Ер нь оюутан болвол яадаг. Манай үеийнхэн ч одоо 3 дугаар курс тэр үедээ баг зарим нь төгссөн байгаа шүү дээ. Оюутан болвол яадаг. Юуны оюутан болох вэ гэж бодсон. Тэгмэд 10 жилдээ нөгөө урлагийн үзлэгийг одоо нугалдаг нэг нөхдүүд байдаг шүү дээ. Тэр байхгүй юу? Нөгөө бүх номерт байж идэг нэг хүн байдаг шүү. Дуулчаал цаашаа очиж нөгөө жүжигчнийхээ гараан дээр хувцамцаа өмсөөл бүжгэнд орж ийн чиг нуураг тий. Тэгэнгүүтээ дотроо ингэж бодсон. За соёл урлагийн их сургуулийн дуулаач ангид орё. Гэж бодоод аймгийнхаа театр дээр яваад очсон чинь манай 10 жилийн ангийн хүүхдийн дуучин болцсон байсан. За найзаа энэ жил бол суйсын дуулаач анги байхгүй. Соёл урлагийн их сургууль төгсөөд ангич хүүхд дуучин болцсон байна шүү дээ. Тэр маань нөгөө сургууль төгсөөгүй нэг драмын театр дагалднаар ороод дуучин болж идэг шүү дээ. Тэр маань айл эзэний бүр том дуучин болцсон. Тэгс надад зөвлөж байгаа. Би 23 таа. Оюутан болохоос хөгшин л бас. Тэгээд очиод дуулаач хуваар асуусан чинь энэ жил тийм хуваар байхгүй. Ер нь бараг байдгүй. Очиж өгдөг байхгүй. Харин хотод очиод. Тий. Харин найруулагч жүжигчний ангийн хуваар ирсэн байгаа. Чи ингээд уулзаад үз. Эдэр ингээд сар бэлдэж байгаа. Нөгөөдөр шалгалтна. Миний найз хэрв найруулагч жүжигчний ангаар соёл урлагийн их сургууль тэнцээд очивол дотор ангиа сольчих болдгийг гэлээхгүй. Эхлээд жүжигчнэр орчээ. Тийм. За тэгэл найруулагч Ганди багш маань, Ган үйг багш маань шалгалт авах гэжээс ороод уулзлаа. За чи юу нөхрөө үуч. Ийм учиртай ийм гэсэн чинь багшд таалагдсан юм. Хилийн зэрэгт алба хаагаад ирсэн. Товоо барьжсэн үг нэ. Нэг 6 товоо барьсан гэлтгсэн чинь. Тэр их таалагдсан юм шиг байна. За чи нэг дуулаадахтаа гэл нэг бадаг дууллаа, нэг шүлэг уншлаа. За чи нэг этюд бэлт. Юу ямар юм бэ гэдгийг одоо энэ шалгалтанд бэлдэж байгаа нөхдүүдээс асуугаад тэгээ нөгөөдөр шалгалтанд орно гэдэг. Тэгээ нөгөөдөр нь шалгалт болоод таныг одоо шалгах багш маань таныг за ер нь бол ингэ шүү гэдэг шүү дээ тий. Хамгийн гол юм нөгөө цэргийн алба хаагаад ирсэн тэр дундаа Хилийн зэрэгт
гинэд багшд их таалагдсан юм шиг байна. Тэгээ ер нь бол багш маань яг үндэсэндээ бол сүртэй шалгаагүй авс. За намар ингээд нөхөр 9 сарын 1-нд соёл урлагийн их сургууль дээр болцъё. Миний дотор бол нэг суйсын дуулаачийн анги бодогдоод байгаа шүү. За тэгээд 9 сарын 1-нд төөрөн барин очлоо. Эхний 7 хоногч пижигнэл өнгөрчлээ шүү. 2 дахь 7 хоногоос анги мангаа солих молих юм битүүхэн ганц нэг сургалаастай байж исэн чинь дуулах урзан хичээл ордог. Дуулах урзан хичээл орсон чинь манай ангийн хүүхдүүд жүжигчний ангид байгаа мөртлөө дуулах молох гэж бүр үнэхээр гоё. Тэгсэн чинь би чинь зүгээр нэг 10 жилийн урлагийн үзлэгийн дуучин юм байна. Ийм төвшний дуучин биш юм байна гэд шууд өөрийгөө мэдрээд тэгээд 2 дахь 7 хоногоос нөгөө найруулагч жүжигчний ангийн маань орж байгаа мэрэгжлийн хичээлүүд сонирхолтой санагдаад тэгээд соёл урлагийн их сургуулийн дуулаачийн анги гэдэг зүйлийг мартаад тэр ангидаа үлдсэн. Тий. Ангийнхан чинь бүгдээрээ л яг дуучин юм шиг л дуулаад байдаг. Тэд нар ч нөгөө жинхэнэ суйс дээр хавар ирээд том юунд бэлдсээр хагаад олон ийм профессор эрдэмтэн багш нарын өмнө бүгдээрээ дуулж мөн шалгалт өгөөд тэр том шалгалтыг даваад орсон хүмүүс чинь дуулна гэж болчихдог үзүүл шүү дээ. Гэтэл би чинь шалгалтгүй шахуу орсон нөгөө 10 жил мэл цэрэг мэрэгт байхад дуулдаг байсан мэснийга жоохон тамар төрсэн байж байгаа. Айгүй мэдэж байна тий. Ийм учиртай. Тэгээд нариулагч жишнэ яг. Цэрэг тал хааж явах тэр нь за тэр дундаа бүр хилийн цэрэг гэдэг бол мэдээж онцгой хариуцлагатай анги байгаа. Тэнд яг мэдрэмж нь ямар байд юм бэ? Залуу хэлчний мэдрэмж. Таны бас кинон дээр бүтээдэг дөрүүд одоо цэрэг цагдаа төгчний байгууллагын хүний дүрийг бол та бас бүтээдэн штэ. Магадгүй энэ мэдрэмж энэ сүнс таны мэрэгжилтэй бас ойрхон байгаад тах шиг байна. За цэрэг бол үнэхээр гайхалтай. Гоё. Эр хүн болгоны явж хааж үзэх зайлшгүй зүйл иргэний үүрэг бас дээрсэн тий. Тэгээд тэр дундаа хилийн цэрэг гэдэг бол үнэхээр гоё. Би яг увсын хил дээр байсан. Тэр хэдэн зуун метр үргэлжлэх тэсийн шугуй яг тэрүүгээр явбал улсынхаа хил хамгаалтанд иргэний үүрэг цэргийн тангараа өргөж гисэн. Хамгийн гоё мэдрэмжийг би нэг шин цэрэг байхдаа авч ирсэн. Хилийн цагийн манаа гээд шөнө 2 цагт босоод өглөөний 10 цаг хүртэл 8 цаг. Тий, талдаа нэг 13-аас 15 км 2 цэрэг бүх зэвсэн өмсгөө бүгдийг үүрээд шөнө хилийн цагийн манааны үүрэг гүйцэтгэдэг байхгүй. Тэгээд явж яхад явсаар агаад бүр юм жим гарцсан хэлжтэй. Өглөө яг үүр цайж яхад Монгол улсын юм дугаар хилийн баган дээр яг очиж таардаг. Тэгээд тэн дээр очингууд өөдөөс тэр одоо Оросын туваагийн нутаг алган дээр тавьсан юм шиг. Яг энэ хилийн багны цаана нэг гიშгэд Монгол улсын хил дуусан те. Яг тэн дээр ирж таардаг байхгүй. Яваал. Тэгээд тэн дээр цэргүүд ойлоо зогсож байгаад хинж байхгүй шууч нисэг. Тэр байлдагч тэд нар ийм хилийн цагийн манааны үүрэг гүйцэтгэх хугацаанд Монгол улсын хил дээр гарсан зөвшөөрөлгүй тайвныг илтгэе гэж тэр хилийн баганд рапорт өгдөг. Миний хамгийн анхны өгчсэн рапорт тэгээл омгсон. За хилийн зэрэг бол гайхалтай байна. Энд бид нар сонор соргог дарга нарынхаа үүргийг гүйцэтгээд тийм ээ. Эр зөрөгтэй, тууштай ингээд яа. Эннээс цаашаа ингээд Монгол улсын хил, ард иргэд, улсын аюулгүй байдал бүх юм байдаг учраас тэн дээр их омгшчихсэн. Хилийн зэрэг гоё юм байна да. гэж бодоод гоё мэдрэмжийг авчихсан. Наран мандах нутаг гэж олон кино байна. Тэрэн дээр бол та яг одоо эсрэг дүр байгаад байгаа шүү дээ. Яг нэг одоо нэг кино цэрэг хүчний хүнийхээ яг эсрэг одоо бүтээдэг дүрийнхээ эсрэг дүр гэх юм уу? Энэ дүрийн санал юу нь яаж авч иваа? За тэгэхээр би нөгөө яг 4-р курсээс UB Stilwitz дагалдан киноны дуу уруулагчаар ажиллаад. Тэгээд одоо хөгжмийн зохиолч болох жигүүн хүү Чингүн найруулагч. Тэр чин UB Stilwitz дээр ирж очин бие биенээ мэдтэй бастай. За дээрэс нь Чингүнтэй хамт ажиллаж исэн манай нэг төвшөө гэдэг найз зургийн дарга хийж байгаад тэд нар нэг дүр хайжсан юм байна л да. За энэ дээр хэн байж болох вэ гэдгсэн чинь бодож исэн манай төвшөө тэгсгсэн. Манай нэг найз баг.
та нар дуудаад уулзаад үзгээд би ч нэгэд кино минонд туршлага багтай одоо тэгээ бид. Тэгээ бичсэн чинь Арвина Гавьятын Домгийн өглөө гэдэг дууны нээлт нэг газар болоод одоо би сандгүй нэг ресторанд тэнд намайг хүрээд ирэхээр нь яваад очсон чинь одоо сая Гавьят болсон гэрэлсэх бах. Чингүн хоёр нөгөө нээлтэн дундаасаа гарч ирээд ингээд дундаа ресторан би ороод ирс дундаа уулзж байгаа шүү. Тэгээд Чингүн манлаа бид нэг юм кино хийж байгаа. Гэрэлсэх бах бол амар харсан. Эргүүл тойруулаад зүгээр ингээд сонжоод л чи ингэдэ мэнгдэ энэ төр гэл. За ерөнхийдөө харчлаа залгана. Гээл үйжсэн чинь залгаад бид нар одоо ингээд 3 сарын турш Сүхбаатар аймагт Наран мандах нутаг гэдэг ийм кино хийн. Энэ киноны ер нь голлох дүр. Одоо энэ орчин цаг үед шилийн сайр одоо яаж байж болох вэ гэдгийг бас харуулж байгаа дүр юм болоо гэж би бол боддتي. Тий. Тэгэд тэнгууд би яг тэр үед UBS телевизээс үндэсний телевизэд орж ирээд дөнгөж жинхэлж исэн байхгүй. Дөнгөж жинхлээд баг 10 хэдхэн хонжихтой тийшээ дахиад ажиллаа хаяад 3 сар явна гэхэр чинь асуудал үстэй. Тэгээд хамт олондоо хэлсэн. Над нэг юм 3 сар явах киноны ажил байна. Жохон зөөллөд дундуур нь ирж очиод ээж болох юм байна. Тэгээд одоо тэдвэртэй гарчихсан манай дууны найруулаг Сүрэн орлогч албаны дарга тэгшээх дууны найруулагч манай Чимгээ ихч голлох хүмүүс маань хоорондоо ярилцаад одоо бид нар залуучуудынхаа дэмжинэ. Чи яваад ир. Сайн яваад ирээ. Ард чинь одоо бид нар ингээл дуу оруулалтынхаа дөрүүдийнхээ хуваарлтыг хийгээл бид нар ингээ ажиллаад байжээ. Одоо тийм газар байхгүй шүү дээ. Тийм. Үнээр байхгүй. Дээшээч мэддэггүй. Намайг очиод Сүхбаатар аймагт очиод 9 хоног дээр зурганд орж исэн чи хүний нөөцөөс залгаж байгаа. Баталтай нэг дээшээ нэг ороод ирээч асуух юм гараад явсныг ч мэдээгүй. Тэгээд явж исэн болж байгаа биз. Гэхдээ одоо энэ нөгөө ярьж болж гэнэ үгүй юу? Хуучрна гэдэг шиг 14-5 жилийн өмнө хэл ярьж байгаа болохоор бас хуучирсан баг. Тэгэл өстө хамт олон маань өөдөр чинь та жүжигчин хүн байгаад байдаг. Дээрээс нь шинэ ажилтан байгаад байдаг. Бас өөрийгөө сорих, бас дүр бүтээх гэдэг чинь бас тэр чинь ажлаас гадна хамгийн одоо нандаа үнцэнтэй зүйл болж чад байхад тий хамт олон бас шинэ ажилтнаа бас ойлгож ийн гэдэг бас. Тий ард маань болохоор манай Эрдэнэ баяр бэлгүүтэй ингэхтэй дуу урлагчд маань арын маань хамгаалж үлдээд маш олон хэрэгтэй юм кинон дээр л тэгэл нэгэн дутуу үзчихэл байгаа ш нөхөөл те ингээд арай 3 сар болоогүй 2 сар 26 хоног яваад ирсэн байдаг юм. Тэгээд тэр кинон тоглож ирсэн. Тэгээд тэр гоё дүрлдээ Сүхбаатар аймгийнхан бүр дуртай. Орчин цагийн шилийн сайр нэг талаараа болохоор хоши юм сүулт ярина нэг босох дутаг кинотой холбож ярихаараа мал тунгуудаа нөгөө дээрвийн шилийн сайр шиг л те ядарсан аль дээр гэдэг тусалдаг малыг улгаж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ нэг найзынхаа эргийг өөр дөрөө үүрээд 10 хэдэн жилиг одоо ингээд торны цан суугаад гараад ирж байгаа. Тэнгүүд тэр нь хүн чанар харуулсан. Иймэрхүү бас хүмүүст сайхан хүрсэн байдгийг шүү. Яг одоо Монгол кинонд шилийн сайрчуудын олон дүрүүд байгаа шүү дээ. Гой гой дүрүүд байна одоо захир төмрөөс ахуулаад тий. Одоо зөндөө гой дүрүүдэд магадгүй таныг жүжигчний мэрэгжлэр одоо суралцаад энэ мэрэгжилтэй хайртай болоод явж хахад тэр киноны тэр дүр одоо яг намайг тэжээсэн ч юм уу нэг юм урам зориг хүнд ингээд нэг мэдрэмж өгдөг штэ. Тэр нэг одоо дүрийн ажиллагаа ч юм уу эсвэл тэр дүрийн одоо тэр зохиол дээрх одоо тэр үүрэг роль ч юм уу. Танд ийм дүр байвал бидэртэй олцооч. За ерөнхийдөө бол яг ингэж ярил тэр Наран мандах нутгийн маань Шилган ба шилийн сайрын дүр гэсэн үг. Тэр маань бол ер нь их олон хүнд танилцсан шүү. Тэгээд хүмүүс ёстой гоё дүр, амьдралтай дүр Сүхбаатар аймагт очихоор тэр хүмүүсийн киноны дүр хэдий ч
яг тэр нэг ард иргэдийнх нь хүмүүсийн уулзж байгаа яриа хүндэтгэл энэ төр бол маш гоё санагддаг. Одоо болтол шүү дээ. Тэгээ хүмүүс намайг Сүхбаатар аймгийнх гэж боддог, нутгийнхаа кинонд тоглосон гэж боддог. Одоо хүртэл ингээл уулзсан хүн болгон тэрнээс ч хойш одоо ингээд яг голлох дүр бүтээгээгүй орсон гарсан ингээд ийм 2 дугаар дүр мөр зөндөө тоглосон хэдий боловч тэрийг л яриад байна хүмүүс. Тэр дүр таныг ингээд тэр хүнд ингээд хүрчээд байна шүү дээ. Тий. Яг хүргэсэн талдаа биш. Бас зохиол дээр тэр дүр нь одоо гоё шигтгэе болж өгөөд тэрийг зохиолын бусад дүрүүдтэй холбож өгсөн одоо тэр зохиолч, найруулагч хоёр. Тэрнээс бол би одоо алтан үеийн жүжигчид шиг бүр тултал мундаг бас тоглолцсон юм биш. Дүр өөрөө намайг аваад явуулсан. Тийм. Магадгүй одоо өөр киноноос те одоо дээд үеэсээ ч юм уу эсвэл одоо энэ Холливуудын олон алдартай гайхалтай кинонуудаас тэр нэг дүр байдаг да. Магадгүй тэр дүр дээр бий байсан бол ч юм уу одоо нэг тийм хүний нэг юм төсөөлөл нэг мөрөдөл ч юм уу эсвэл тэндээс гоё урам зориг авдаг ч байж болно шүү дээ. Тийм дүр байна уу гэж асуусан. Яасан хэцүү юм асуудаг хөхт. За ер нь бол кинотой их ойролдоо нөгөө дуу уруулагч жүжигчин болохоор чинь ер нь бүх төрлийн киног үзэж за тэнд голлох болон туслах дөрүүдэд дуу оруулж байгаа. Тэгэнгүүт яг онсон цогсон юм байхгүй болчихдээ хатнаа минь. Тий. Яг гэвэл би зүгээр үзэгчийн хуваар үзээд ивэл гоё. Гоё юм бол одоо жишээ нь олон харчин. Юу вэ штэ? Мэргэн будагч хин Зайцвийн дүр бол над гоё. Тий. Бүхэл бүтэн нэг кинон дээр тэр мэргэн будагч түүхэн хүн. Тэнгүүд Зайцвийн дүр бол гоё. Жишээ нь гих мэтчлэн. Гэхдээ асар олон кинонд одоо дуу оруулдаг болохоор чинь тийм байна. Тэрний дүр мөр гэдэг чигээр тийм ээ. Одоо хэдэн мянган гой дүрүүдийг л тий хараад дээрээс нь дуу оруулах чинь одоо яг дуу хоолойны урлаг болчиход байна шүү дээ. Кино дуу оруулалтын яг одоо энэ салбар мэрэгжлийн одоо үн цэний тухай өмнөх дугаартаа Монгол Сайн гавьж жигч Наранбаатар хатаас сайхан ярилцсан. Таны яг одоо тэр дуу оруулах студид анх орж явахд ер нь ямар мэдрэмж авч байв? Сандрал байв уу? Эсвэл бүр энийг тултал хийн гэсэн юм одоо юу гэх юм хүнийг юм гоё зөрөгтэй орж ирдэ штэ. Тэгж орж ирвүү. Ер нь ингэсэн хамгийн анхных маань UB телевиз төр. Тэгэл манай нөгөө суйсийн чинь ингээд дээдэд курсууд ахнар нь тэгээд дүүнрээ ингээд те бүх юм дээр дэмждэг манай Төмөрбат гэд суйсийн төгсгөж ах дуудаад тэгэл яваад очсон чи өглөө чинь нөгөөдөл чинь за киногоо эхлэндээ гэл кофе цайгаа ууцгаж мууцгаагаал тэгэл би одоо наануул ингээд сууж байгаа штт тэгэл оюутан тий оюутан 4-р курс тэгсэн чил тэдэл нэг солонгос кино авчихсан ороод манай төмрөө шууд нэг хөгшин шүүгчд дуурал яваад гэдэг байхгүй юу би зүгээр ингээл ус басч байгаа юм санагдал ямар гоё юм бэ гэл тэгэл байж итл нэг ганцхан надаар нэг л үг хэлүүлж байгаа юм одоо энэ таны копи ч гэдэг юм уу те эсвэл сайн байна уу тэгээд ороод хэлэх гэсэн чинь нөгөө нэг хүмүүсээс ч тэс хөндлөнд ураад болтгоо авгны яг нь хоолойны өнгө мөнгө юм уу юм энгийн мөртлөө арга барил байхгүй нь туршлага байхгүй нь тэгэл суралцж эхэлсэндээ загнуулна эхний 3 сар бол толгоогоо эрэхтэл загнуулна нөгөөдөл маань одоо манай инх гэрлэгч UB телевизийн нэвтрүүлэгч байсан оюун цэцэгч тэгээ манай Төмөрбат сумоо тайлбарладаг гам болд тэгэл инх гэрлэгч маань нөгөө суйсих болохоор бас их ойрхон хамаа намаагүй зан яа баталтаач ямар мэдрэмж хүн бэ надаас болоод тэр хүмүүсийн тийштэй ажил удаашраад олон хүний хөдөлмөр цуг явж штэ удаашраад идэг нэг дүр итгээд өгцөн байдаг нөгөөдг нь яг хаана гэх гарна тэгэл за болдог ч юм уу даал гэж бодчихлээ байсан үе бол зөндөө биш үү зөндөө тэгэл нөгөө нэг ажуутлын мань хүмүүс туршлагатай ингээл яаж хурдтай уран яруу гоё тэр киноны үйл явдлыг
ойлгомжтой болтол уншиж байгааг яг дэрэгдэн нөгөө завсар заггүй өглөө яг хамт ирэл орой хамт байхад нь ингээл тарж байгаа болохоор бас нэг хөлдөө мах биш юм болохоор нэг тэгэл 3 сарын дараа бол яг арай нэг наанцаа цаантай болоо. Тэгээд 6 сарын дараа манай нөгөө Төмөрбат маань өөр студ руу яваад инх гэрлэгч маань тийм телевиз рүү яваад тэгэл над дээр юм үлдсэн дээ. Нөө ачаал үлдэж штэ энэ чам. Тий. Гэхдээ та бол мэдээж ихнийхээс шал өөрлөлдсөн байгаа. Оо шал өөрлөлдсөн. Тэгээд нэг сонир мэдрэмж бас нэг ганц тавчхан ярьч. UBS телевизд жил ингээл уншаалаа. Гол дүрмөр уншаал. Болоод байгаа юм шиг санагдал. Тэгж жагаад нэг өдөр бид нар шинэ өөр газар бас уншсан шүү дээ. Яг инкерлэгч дуудаа тийм телевиз дээр ял тах дээр эх оронч дуу оруулдаг байхгүй. Тэгвэл нэг UBS телевизээр болохоор манай Мел Гибсэн те. Эрдэнэбаатар бит хоёр маань UBS дээр уншаад ирсэн хоёлоо. Би винэ ингээл чи болж байна мундаг чи мундаг гэл. Ял тахта очиж уншаал. Би нэг урт киног хоёулахнаа ороод тэн дээрээс ял тахаас амар гоё мэдрэмж. Туршлагыг аваад. Тэгэл эргэж ирээл UBS-тэй маргааш нь дахиад уншсан чинь дууны хариулагч хүртэл. Вау. Чи ямар өөр болж байгаа, ямар гоё болж байгаа гэл. Тэгэхээр хүн яг би магадгүй ял тахта тэнд очиж кинонд дуу оруулаг бол яг нөгөө тэндэл гадагшаа нөгөө юугаа тэлэх мэдрэмж байхгүй. Тэгээд тэр нэг дотроо гоё мэрэгжлийн байгаа мэдрэмжийг авчихаар хүн хажууд нь байхаар бас нэг юм дагаа сурдаг тий. Яа ялдах бол гайхамшигтай дуу оруулагч шүү дээ. Гайхалтай жүжигчин. Тэгээд яг тэр кинон дэр бол тэгэл морьтой ингээл та нар өнөөдөртөө ингээд тэмцэхгүй бол энэ жигээрээ боол болж үлдэн аль морины урдуур зэргүүдээ уриалал давхдаг шүү дээ. Би директэн бүр ингээд чичирч ирсэн анх сонсон. Цагаан морьтой нөө зэргүүдээ яг нэг командлаад эхний дайралтын юу шүү те. Ингэж гоё дуу оруулж болдг юм уу гэл. Тэндээс та нэг гоё мэдрэмжийг авч ижлээ. Тэгээ одоо ч гэсэн суралцаал явж лээ. Үндсэндээ 17 жил дуу оруулагчаар ажиллаж байна. Гайхалтай. Таны хувьд кино дуу оруулгын одоо жүжигчнээс гадна кинон дээр бас дүүргдэж байна. Тэгэд тайзны бас хөтлөгч хийж байна. Тайзны хөтлөлт рүү ер нь хизээ орчоо. Тайзны хөтлөлт рүү хамгийн ихнийх нь орсон гэвэл 2 дугаар курст. Оюутан болоод 2 дугаар курстэй. Тий, яг ингээл нэг оюутнуудыг мөгдгөрггүй бүр нэг юм шамирцсан үе байдаг штэ. Яг тэгэхэд үйжсэн чинь хорим хөтлөх санал ирээд. Туршлагагүй нэг ямар ч туршлагагүй. Тэгмэд муу зоригтой байсан байгаа. Чадна. Гээ яваад очлаа. Тэгэл хоримаа ихлүүлээл нэг дуучин морин хуурч мурж гаргачаа тэрнээс хойш ядчихад дуучин энэ төр байхгүй хорим заяа. Хөтлөгчтэй нэг найздаг ч юм газар дуулаад хөтлөөд ингээд явсаар хагаад болгодог. Тэгэл юм байна л да тий. Тэгэл болох байсан да. Нөгөө нэг туршлагагүй хүн чинь ингээд яах ихээ мэдэхгүй. Тэгээд ядж яхад хөтөлбөр дараалал гэсэн юмч байдгүй. Тэгээд нэг хорим зохион байгуулжсэн нэг ааштай ихч байсан. Байсаж байгаа л над дээр өрөөл хүү хүмүүсээ хөгж л гэдэг. Би заа ихчээ гэж гарангуудаа нэг микрофоноор нэг ганц хоёр юм заа манайхаа одоо ингээрээ тэгэрээ гэл. Тэр нэг дараагийн номер байвал хүн зарлаад бас холбогдоод яваад байна. Байхгүй. Сүүлдээ бараг нөгөө ихчээсээ нуугдах маяг юм. Нөгөөд чинь тэрүүгээр божигнуулж байгаа л нүдэрээ хөтлөгч хайхад нь ингээд юмны армаараа. Гэхдээ ямар айман юм бэ? Шууд ихний одоо хөтлөгчийн ажил шууд хоримнаас гэрч. Тэгэл энэ бол бүтэхгүй хэрэг байна даа л гэж бодсон яг үнд. Тэгэд вэжитлийнх нөгөө дараа нэг хүүхдийн ордон дээр нэг юм тоглолт хөтлөөд тэр чинь нөгөө хоримнаас шал өөр үйл ажиллагаа болчихж байгаа шүү дээ. Тэр чинь амартай. Очсон чинь цэмбитл дарааллыг гаргацсан. Тэгээд дунд нь холбох үүрэгтэй. Тэгээ хажууд нь нэг найруулагч ихч байсан тэр. За мэдээ энэ дээр нь гар сайхан нээлттэй хийгээд энэ дээр нь чи араас зарлана. Одоо нэг энэ дээр гараад ийм очиртай хүн шүү гэдэг ингээ хэлээд хахаар би чинь бие тавираад
Тэгээд тэр тоглолт айгүй гоё тэндээс урам авсан. Тэр хуримнаас бол за ингээл айдас авсан байна шүү дээ. Маш том айдас авсан. Тэгээд тэр хүүхдийн ордны тоглолтын дээрээс гоё урам аваад за ер нь бол болмоор юм байна. Хүмүүс нөгөө нэг хичнээн дуршлахгүй ч гэсэн минь дүү чинь ямар сайхан дуу хоолойтой хүүхд вэ те. Тэгээд ийм гоё сонссон чинь чихэнд ингээ гоё киноны дуу оруулагчийн хоолой молоо сонсогдоод энэ төр гээд сүүл рүүгээ айгүй их урам аваа. Тэгэл туршлагажж гин. Одоо бол сурсаар л явна. Энд одоо тэгэхээр тайзны хөтлөгчийн ажиллаж байгаа та 2 дугаар курсээс эхлээд ингээд анхны одоо хөрмө хөтлөөд ингээ хүүхдийн ордны тоглолт ч юм уу явсан байж тээ. Тэгэхээр 17-оос олон жил хөтлсөн байна гэж ойлгож болох уу? Ер нь эхлэлтэйгээ одоо шууд оруулвал гүй юу? За яг нэг 18 9 жил юм уу? Энэ яг ойрхон л ахaltaа тий. Тэгээ одоо бол одоож гэсэн яг хөтлөөл тэгээд хөтлөгч гэдэг маань ер нь бол гоё. Үндсэн ажлын хажуугаар маш их сүлдээ бас хүмүүс мэддэг болоод хөтлөгчийн санал ирж гин. Тэгээд альва ямар ч арга хэмжээ байсан хөтлөгчд найддаг. Тэгээд тэр олон хүний өмнө гараад үйл ажиллагааг нь хөтлөөд холбоод ингээд сайхан ам бардам сайхан дараа нь нөгөө хүмүүс нь маш гоё болсон шүү. Баярлалаа. Дараагийн ийм арга хэмжээ байгаа. Энэ дээр таамаа гэд ингээд зогсож их бол гоё. Тэгээд хамгийн чухал зүйл бол тэр олон хүмүүсийн итгэлийг дагаад итгэлийг нь алдахгүй үйл ажиллагааг нь маш гоё болгож байгаа л утга нь оршиж байгаа. Тэгээд ер нь бол хөтлөгчийн ажил гоё. Яг айцтай. Бид нар ч ингээд одоо яг мундаг одоо ийм нэртэй хөтлөгч нарын хэмжээнд хүрээгүй ч гэсэндээ төрөл бүрийн юм хөтлөөд үзсэн байж та одоо. Тэгээд яг энэ хөтлөгчийн юугаар гоё. 3 жилийн өмнө Английн нийслэл Лондон хотод очиж монголчуудынхаа наадмыг хөтлөөд. Лондон дахь монголчууд. Лондон дахь монголчуудын наадам. Тэгэхээр маргад гэхдээ Английн өөр хотод байгаа хүмүүс бол Лондон руу ирж байх тий. Ерөнхийдөө ирнэ. Тэгээ хөтлөөд дууссан чинь тэндээс 9 хоногийн дараа Манчестер хотын наадам бас болгож байгаа гэдэг. Тэгээд та нэгэнт ирсэн чинь 7 хоногийн дараа буцах гэсэн чинь хоногоо хойшлуулчих. Бид нар нислэгийн тийз мизимийг хойшлуулад өгөө. 9 хоногийн дараа манай Манчестер хотын наадмыг бас хөтөлчөөд буцчихаач тэхүү. Тэгээд Лондонгийн Манчестерийн наадмыг хөтөлж исэн. Солонгост очиж Сөүлийн нэгдсэн шинэ жил. Монгол элчингийнхаа шинэ жилийг энтергээд яг очсон бас хөтөлж исэн. Хил гарсан гэвэл тийм. Хил дотроо гэвэл бас байна гэж. Тий, нэг яг энэ нөгөө нэг өөрийгөө одоо дөвийлгэх ч юм уу, мундаг ч юм уу янз бүрийн биш л тий. Бид нар одоо салбарт л залуу улсууд хөгжиж явах хэрэгтэй. Дан ганц хөрөм хөтлөхгүй бид нар чинь тий. Одоо манай хөтлөгч хатнаа маань хүртэл сайн хөтлөгч хоёлаа бол арга хэмжээнд дэр зөндөө л таарж исэн. Тэгээд одоо бид нар чинь хөрөм хөтлөж байна. Шинэ жилийн баяруудаа хөтлөж байна. Албан ёсны одоо төрийн үйл ажиллагаа байсан ч л хөтлөх хэмжээний те бас анх ихснээсээ сурсан ингээд хичээж явна. Тэгэл ер нь бол монголчууд баяр ихтэй. Наадам өнгөрөөл 20 сар. 20 сар маань үргэлжилж байгаа л одоо шинэ жилийн баяр. Алдарт 12 дугаар сар те. Тэгээ үргэлжлээд одоо сүүлийн үед цагаан сарын золголтыг бас манайхан чинь ах дүүнэрээр бүгдээрээ ресторан цуглаад тэгээд хөтлөгчтэй дуучинтай бүгдээрээ цагаан золгоод цагаан уртын дуу, морин хууртай тий засал ном хийх ламнаас хүрээлж байна. Тий тэгээд энэ бас нөгөө нэг баяр тэмдэглэх соёл улам сайжраад байгаа юм болов уу гэж харагдаж байгаа. Зөв. Тэгэхгүй нөгөө гэр орондоо ингээл нэгнийхээрээ ингээл нөгөө хуучлын яг хөө тийм хүмүүс байгаа л да. Гэтэ цагаан сарыг бас арай өөр хэлбэрээр тэгж тэмдэглэл гоё санагдсан. Тэгэл залгаал байж итэл одоо нөгөө Мартин 8 цэргийн баяр, тэгээ их үрсийн баяр наадам гэл үндсэн баярнууд. Шинэ жил гэсэн чинь шинэ жилийн одоо зохион байгуулах тухай би нэг өчтөр нэг пост олж уншлаа. Зохион байгуулж байгаа хүн та хамгийн гол нь ерөнхийдөө бол одоо зохион байгуулах газраа ингээ олохоос ахуулаад одоо ингээд шашатны одоо ингээ үйл ажиллагаануудаас ахуулаад төгсгөлд нь тэгсэн ба. За хөтлөгчтэйгөө ярилцаарай. Тэгээд ер нь бол ингээ шинэ жилийн баяр чинь ингээд гоё болно гэж байгаа. Тэгээ бүр төгсгөлд нь ингээд гоё хөнхөө 3 гэсэн ба. Шинэ жилийн баяр шүү дээ. Хөгжилд, инээлд баярл гэсэн байгаа.
Тэгэхээр би яг зүгээр одоо ингээл хөтлөгч нар чи эхлээд нөгөө нэг зохион байгуулж байгаа газрын хүмүүс одоо олон төрлийн хүмүүстэй л уулзж байгаа баяр болгон өөр агуулгатай тий баяр болгон тодорхой хэмжээнд нэг ийм зүйлийг зорж байгаа шүү. Энийг бас ингээд оролцож байгаа бүх хүндээ мэдрүүлмээр байна гэдэг ийм өнцөг байдаг тий. Тэгэхэд тэрнийг хөтлөгчтойгоо ярилцчих юм бол за ер нь бол тэр баярын одоо тэр нэг 4-5 цагийн үйл ажиллагааны ч юм уу тий тэрний уур амьсгал бол за ер нь нэг 50-аас нэг 60-70% нь бол ер нь биелчин шүү. Яг зөв. Эхлээд өмнө нь уулзчих тий. Дараад нь ингээд юу хүсэж байгаа бүх юм ойлгомжтой болгочих юм бол аль талдаа бол илүү амар болоод байгаа юм шиг л санагдаж байгаа. Яг зөв надад чи ингэж байгаа. Одоо ямар нэг байгууллагын зохион байгуулах комисс гэдэг нэг юм 5 6 юм уу 8 хүн. Тэгэнгүүт нөгөө олон хүмүүс чинь ингээл өчнөө олон жил шинэ жил тэмдэглэж исэн мөртлөө санаа бодлоо нэгтгэж чадахгүй ингээл талд. Тиймэрхүү хүмүүс байна. Тэгээд за хөтлөгчөө нэг уулзъя гэхээр цаг тавлооны газар уулзаад за ямар танахаас ийм дууч ингээл болоо штэ. За ингээд дарааллыг ингээд шууд гаргаад өгчөнгүүт ёо ийм амархан байсан юм. Ингээл болчихлоо штэ одоо гэл. Тэгээд энэ 12 дугаар сард одоо нэлээд олон жил байгууллагынхаа үйл ажиллагааг хөтлүүлж байнгын харилцаатай байдаг зөндөө олон хүмүүс байна. Тэд нарт баярлалаа. За мөн дээрээс нь одоо дөнгөж саяхан хүртэл яриад та тэдэнд завтаа юу шинэ жилийн арга хэмжээгээ хөтлүүлээ энэ төр гээл ярьсан тэр хүмүүст магадгүй одоо ингээд арай 12 сарын болоогүй байгаа нь над руу ярих тэр хүмүүстээ бас баярлалаа. Хоёлоо бүр шинэ жилийн нэвтрүүлэг байна шүү. Гэтэ яг ер нь цомхон яриад дуусах тийм шинэ жилийн байгууллагын шинэ жилийн баяр гэдэг маань өөрөө тухайн оныхоо одоо хийсэн бүтээсэн бүх ажлаа дүгнэж хамт олноо тий. Одоо ажил мэргэжлэрээ тэргүүлсэн хошуучилсан ийм мундаг хүмүүсээ шагнаж урамшуулж дараагийн онд илүү сайн хичээж ажиллах тийм урам зориг өгдөг. Тэгээд эх оныхоо ажлуудыг төлөвлөдөг, өнгөрсөн оныхоо хийсэн бүтээсэн бүх зүйлээрээ бахархдаг ийм сайхан сар учраас байгууллагууд маань одоо шинэ жилийн баяраа бол маш гоё зохион байгуулаад бүгдээрээ баярлах ёстой. Тэг хуучин оноо өдөө шинэ оноо өгч байгаа юм тийм ээ. Мотивац авъя тийм ээ. Ёстой сайхан гоё хувцалж очоод зураг хөргөө сайхан даруулаад оргилуун дарсаа буудуулаад бас энэ чинь олон гоё мэдрэмжийг хамгийн их цаг хугацааг хүн ажлынхаа хамт олонтой өнгөрүүлдэг юм болов уу гэж надад бодогдоод байгаа. Тийм ээ. Яг үнэхээр гэр бүл мэдээж чухал. Тэгвэл бид нар за ер нь л 8 цаг зарим тэрнээс ч их ажиллаж байгаа шүү дээ. Хамт олонтойгоо зүг тий. Тэгээ ингээд бодоход тэр хүмүүстэйгээ ядаж нэг жилийнхаа эцсийн ганц өдрийг баярлаад өнгөрөөчий. Хамтдаа сайхан дуулаад бүжиглээд өнгөрөөчий. Тэ? Оргилуун дарсаа бодуулчий. Нэг гоё сайхан зураг хөргөө даруулаад авъя тийм ээ. Яг гоё хувцастай. Гоё үс зүстэй. Гоёж очоод тийм ээ. Ялангуяа манай эмэгтэйчүүд бол бүр амар эртнээс бэлддэм билээ шүү дээ. Би бүр гайхаад бүр 9 сард шинэ жилээр ийм өмсвөл ямар уу гэд зураг хараад бүр Гэхдээ эрэгтэй хүн байх нь их давуу талтай тий. Сайхан үсээд суулаад нэг усанд ороод гонжил цэвэр болоод тэгэл яваад орчин гэж байгаа. Арга хэмжээний хөтлөгчийн яг олон ийм одоо ур чадвар байх хэрэгтэй юм шиг надад санагдсан л да. Би таны одоо яг анх хөтлөж байхыг хараад за энэ ах шиг хөтлөгч болно шүү гэдэг юм сүнс авч байгаа ш. Та одоо нөгөө жижигчин ялтыг хараад энэ үнэхээр юм байна гэдэг шиг тийм. Би танаас бас авч байлаа. Тэгээд яг ямар ч хөтөлбөргүй байгаа юм дээр орол яг тэрэн дээр яг хөтлөгчийн яг бүх одоо ур чадвар арга мэх туршлага одоо юу гэдэг те байх хэвээр бүх юм гарч ирдэм болов уу гэж харсан. Ер нь бол хөтлөгч хэрэл одоо дуу хоолой тий өмссөн хувцас харагдах байдал за цолгон шийднэр бол яг байх ёстой зүйлүүд боловч хамгийн гол зүйл мэдрэмж. Ерөөсөө л тухайн байгууллагын тий за ямар газар гэдгээсээ жишээ нь эмнэлгийн байгууллага ч юм уу эсвэл барилгын компани ч байж болно. Одоо байгууллага болгон онцлогтой байгаа юм шүү дээ. Тэрийг сайхан мэдрэх хэрэгтэй. Тэгээд тэр байгууллагын тухай жахан мэдээллийг авчих. Магадгүй ингээл нэг янз бүрийн шалтгаанаар нээлтэн дээр гарах дуучин маань ирэхгүй 20 минут хоцрох тий. Тэнгүүд тэрийг болохоор зохион байгуулж байгаа хүмүүс нь одоо яана гэж захирлаасаа санаан зовдөг юм удирдлагаасаа санаан зовол тэрүүхэн хооронд хөнгөн аваад явчих. За тэгээд учиргүй нөгөө хүмүүс баярлаад байгаа юмыг бүр оройд нь хүрэхгүй наан дарах
Хитрхи бие бариад байгаа хүмүүсийг хөгжөөх энэ төргээд энэ болгон чинь дандаа хөтлөгчийн ерөөсөө тэр нэг 3 цаг 30 минутын хугацаанд мэдрэмжийн л асуудал байна. Тэр нэг олон тэр хүмүүсийн уур амьсгал энергийг мэдрэх. Ерөөсөө л мэдрэх. Зарим хүмүүс нь учиргүй гой баярлцсан байж идэл магадгүй тэнд нэг ширээн дээр гонхтой ч юм байж болно. Уйтгарлаад нэг хүн сууж идэг те. Тэгэнгүүт тэрийг мэдрэх одоо тайзан дээр байх чи уртлын хүмүүс ч алган дээр байгаа юм шиг л байж идэг шүү дээ. Тэгээд мэдрэх учиргүй нэг гараал дуржигнтал уран сайхны шүлэг уншаал энэ төр яг гоо тиймэрхүү хүмүүс харагддаг гоё л доо. Гэхдээ бас яг тэгээд байх уу эсвэл ингээл яг л ерөөсөө мэдрэмжийн л асуудал хөтлөгч. Би ингээд сүүлийн одоо 10 гаруй жил ингээд тазны хөтөлбөрүүд ингээд хараад ингээд өөр хөтлөгчнөр харах их дуртай төрлийн хөтлөгч байхгүй байхаа. Тэгээд эхлээ шүлэгтэй байлаа. Ер нь шүлэгтэй байлаа. Одоо ингээд шүлэггүй болоод байгаа юм болоо тэ? Одоо vibe нь ингээд өөр болоод хүмүүсийн одоо захиалж одоо тэр артист хамтлаг дуучдыг өрхтаа хүртэл дууны сонголт нь амар чухал болоод илүү нарийсаад илүү задарж байгаа юм болов уу гэж би бол хараад байгаа. Таны хувьд одоо яг арга хэмжээнд зориулж за зөвхөн энэ шүлгийг би сураа да гэж нэг авч ирсэн одоо өгнүүд мөртүүд байдаг уу? Байдаг байсан. Гэхдээ яг одоохондоо хүмүүс үйл ажиллагаа эхлэхээр нэг юм дөрөв мөрт шүлэг мүлэг хилдэг байсан. Одоо яг юм ерөнхийдөө их чих энгийн болж байна. Энгийн болж байна. Гэхдээ зарим газар ингээд сайхан настай хүмүүс байх чинь тийм бас гоё тийм гоё сайхан шүлэг урсгаал гоё уншаал өгөх хүмүүс цаашаараа суужсан хүмүүс чинь сандлаа эргүүлсэн суугаал наашаа зарим нь дөхтөгч юм уу тийм ингээд мэдрэгддэг тийм нэг юм тухайн үйл ажиллагаанаас шалтгаалаад тэр үйл ажиллагаанд байгаа зочдын бас уур амьсгалыг мэдрээд зарим гоё залуучууд одоо яах вэ гэж өөдөөс бүр ингээд догтлоод байгаа хүмүүс төр чинь шүлэг уншаал зогсоод байвал онцгүй шүү дээ. Тэгтэл шууд нөгөө залуустай адилхан панк гэж гоё орилол мэдлэл оронгууд л яг тэрийг хүсэж исэн юм шиг босч ирээл ингээл янгот за гоё уур амьсгал таарж ин да тий. Зарим нь болохоор бол учиргүй гоё нэг сайхан ингээд сэтгэл санаа өөдрөг байгаа өдрөө ингээл гоё ингээл орилол мэдчлээл заа манайхан гэж яхад ганц нэг хүмүүс байж л идэг. Оо шүүгч болоо юм шиг тэндээ юм яриа. Тэ янз бүр. Гэхдээ угаасаа тэр зааланд 100 одоо 10 20 30 300 400 байсан ч гэсэн бүгдээрээ яг нэг зүйл нэг мэдрэмжтэй байна гэж бол бараг байхгүй хаа. Тий. Гэхдээ ихэнхийн яг гоё vibe та авч явал гоё байх. Таны хамгийн одоо их цагаар хийсэн ажил кинод оруулгын одоо энэ ажил байна уу? Тэгэхээр 17 жилийн хугацаанд та ер нь хэд орчим кино нэвтрүүлэг одоо тэр контент ер нь оруулсан байна вэ? За би нэг соёлын Наранбаатарахаас тоог нь асуусан чинь бүр амар тойлж 30,000 гэж байгаа сте. Тий. Нараах ер нь зүгээр яг баримжаалсан 30,000 бараг 40,000 байж магадгүй ш. Бүр үү? Тийм бүр. Нараах маань одоо миний бодлоор зүгээр би нараахыг бол 35 6 7 мянган гинэ. Манай хүн ч бас жоохон дарна шүү дээ. Тэрнээс л юугээл хүн өөр дээрээ нэмээл те. Би тийм гэл ах. Яг зүгээр нэг соёлын тэргүүний ажилтан болоод дараа нь радио телевизийн тэргүүний ажилтан болоод тодорхойлолтуудаа өгөхөөр нэг уран бүтээлийн жагсаалт өгдөг. Тэгэхэд бол яг нэг бид нэрх 6 7 8 мянга орчим чөлөөдөө болж исэн. Тэгээд тэрнээс хойш бас 4 5 жил өнгөрцөн байна. Тэгэхээр одоо жилд одоо 365 хоногийн хэдэн өдөр нь ажилтаа байдгийн тухайн өдрөө хэдэн бүтээл ордгийн нэг баримт кино нэг уран сайхны кино нэг хүүхэлдэйн кинотоо ордог ч юм уу те. Тэгэл нэмэгдээл явж л байгаа. Дундчлаад явал бас нэг 5 гаргал байх гэж тэр хавцаа дүүл гэсэн юм гарах байх. Тий. Тэгэхээр нараах ч гэсэндээ яг 17 дахь жил дээр иймэрхүү л байсан баг. Манай гавьяа. Ах нь бас гавьяа болоо тэгээд тийм баг. UBS телевизд та анх ажлын гараа эхэлж ирсэн байж тээ. Одоо анхны одоо ажлын ширээ тэнд эхэлтэй байна. UBS телевиз Жангум тэ эхнэрийн өрх гих мэтлээ маш олон одоо энэ
монголчуудын зүрх сэтгэлийг болиглуулж, догдлуулж те. Зарим үед одоо хямрааж их олон мэдрэмж өгсөн гой кинонуудыг хүргэсэн байдаг. Та тэр кинонуудаас ер нь аль кинонд нэг тухайн үедээ орж исэн бэ? Би Жангумаас хойш орсон. Тэгэхээр эхнэрийн өрх. Тэрний урд 2 Таня. 2 Таня. Тэгээд ерөнхийдөө яг голлох олон ангидаа 100 нилээ гаруй анги гэвэл 2 Таня кино. Тэр үед бас л хөрхөн бүүн болоод үзэгчтэй. Гоё кино байсан. Хамгийн голлох нь тэр. Тэгээд UB Steel маань тэр үед биднээс учиргүй ажил ихтэй л байдаг гэсэн. Өглөө 9-өөс цуглаад бэлдээл 10 цагаас нэг уран сайхны кино, нэг баримтат кино, нэг хүүхэлдэйн кино. Тэгээд дээрэс нь шоу. Одоо Саймны айдл шүү дээ. Тэгээд бас нэг юм ордог ингээл оройтой уралдаал заримдаа зүгээр орчуулга жоохон хүлээгдэж мүлээгдэнгүүт бүр оройчихгол учиргүй их ажилтай байдаг үсэ. Тэгээд тэрний хажуугаар залуу хүмүүс болохоор бас UB-с ажил тарангууд оллоо телевиз рүү хулан биегчрээс эдгээр бас тэр мэрлүү очиж уншнаа. Тэгэл ерөнхийдөө залууч байж яг. 1 2 3 гэж ярьдаг байл шүү дээ. Ер нь. Тэгээ өглөө 9-өөс яваад байгаа шүү дээ. Өглөө 9-өөс яваад байна. Нэвтрүүлгийн маань подкастын маань өндөрлөх цаг хугацаас гэдэг өгч байна. Тэгээ юун төрөнд бас подкастт маань оролцооч гэсэн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн. Танд баярлалаа гэж хэлье. Тэгээд би танд подкастт өрхтөө хэлсэн шүү дээ. Манай ингээд подкастт ер нь бол уран бүтээлчд, артистууд их өргөддөг. Тэгээд дууч хүнээс дуу дуулаач өгөөч гэж хүсдэг. Одоо жижигчин одоо дуу оруулагч хүнээс бол одоо мэдээж одоо та бид бүхэн зориулж нэг шүлгийг ч юм уу, өгүүлгийг ч юм уу ингээд бид бүхэнд уншиж хүргээсэй гэж хүсэж байна. За тэгээд өрсөн та бүхэндээ баярлалаа. Тэгээд Хөөх Тэнгэр радиогийнхаа подкастуудыг үздэг. Тэгээд хаан чивжсэн утсан дээрэж үзчих боломжтой учраас маш гоё таалагддаг. Хизээ нэг өдөр орох бахта том болоод гэж бодож ирсэн чи том болцсон. Би танд энэ саналыг ер нь хавар тавьсан шүү. Тэглүү. Тэгсэн. Одоо өнөөдөр ч одоо өвлийн ихэнх сар явж байна. Тэгээд ер нь бол одоо ахын хүн болгон л гоё азтай гэж боддог байх. Тэр дундаа би бол азтай. UB-с телевизээс хавлаад ах ихс нараараа заалгаал үндэсний телевизд орж ирэл одоо тэтгэврт гарцсан тэр олон мундаг гавьяат хүмүүсээрээ хүрээлүүлээл, дэмжүүлээл. Тэгэл өглөө болгон энэ Улаанбаатар хотын хамгийн өндөр антин руу чиглээл ажилдаа яараал те сайхан хамт олон Нарад телевизийн саарл байшин мань ямар газар үлээ дуртай их айл тийм тэгээд шүү дээ. Алтан үеийнхэн маань тэтгэвртээ суулсан мөнгөн үеийнхэн маань одоо ял алдаах инх хоёр бат түшиг тий эдгэр маань одоо ингээд бүх салбарт амжилттай явж байна. Бид нар болохоор хүрэл үеийнхэн болчиход байгаа байхгүй. Би тэгж боддгийг. Тэгээд манай сая гавьяат авсан оюун ихч, бат цэцэг ихч энэ мундаг хүмүүсийн одоо ажиллаж исэн тэр гоё юун дээр голомтон дээр ажиллаж байгаа залуучууд бид нар одоо маш хариуцлагатай ингээ байхыг бодож эндээ тогтвор сууршилтай тийм ээ хичээнгүй ажиллаа хийх юмсан гэж хичээж залуучууд бодож явдгийн. За тэгээд шүлэг уншаач хэрэг би ингэсэн. Маргааш бол Монгол улсын улсаа тунхаглаж эрхчлөөгөө зарласан ийм сайхан өдөр. Туцаар тогтнолоо сэргээ мандуулсан. Шүү дээ. 101 жилийн тий. Тэгээд энэ өдөр энэ агуу шүлэг байдаг. Эндвийн провдэрч тусгаар тогтнол гэж шүлэг. Гэхдээ энийг би ганцаараа уншаад өнгөрчүүл болно л т. Бид нар бас урд нь энийг телевизийн эфирээр хүртэл бүгдээрээ жүжигчд уншиж хоёулаа уншия гэж бодоод 2% хэвлээд ирсэн байна. За яарн вэ хаа. За тэгээд яг энэ шүлгийг бол мэдэхгүй сонсоогүй монгол хүн бол байхгүй. Яг одоо ингэ шууд уншихэд тулгачаар чаа. Яах вүлээ? Зүгээр хоёулаа одоо сайхан ийм сайхан бэлэгтэй өдөр тий тусгаар тогтнолоо одоо зарласан ийм сайхан өдөр энэ агуу хүний бүтээлийг хоёулаа уншия. Тэр дээргүй хоёулаа одоо тэр гавьяат мундаг хүмүүс шиг тийм ээ айхтар тэгж гоё уншиж чадахгүй гэж болно шүү дээ залуучууд бид нар магадгүй 10 жилийн дараа хоёулаа бүрэн мундаг уншдаг болж магадгүй. Тэгэхээр энэ сайхан шүлгийг хоёулаа уншийдхүү. Тэгээд
Сонсогчтой зориулъя тийм ээ. Тийм сонсогчтой зориулаад. Тэгээ Хоёрын хоёрын бүрдэрч тусгаар тогтнол. 2-2 бадгаар нь буюу 8-8 мөрөөр нь хоёлоо явуул амар юм болов уу гэж бодод. За тэгээд ахныг хэлэх үү? Тэгье. Эсвэл дүүнийг хэлэх юм уу? Өө ахны хэлье. Найр багасаа наадам байна гэдэг. За тэгээд энэ хүн агуу бүтээлийг хоёлаа сайхан уншиж үзэгчдэд хүргэе. Эхлэх үү? За эхлэе. Яг энэ цаг мөчид та бүхэндээ дэндвийн бүрдэрч тусгаар тогтнол шүлгийг хүргэж байна. Ханат цагаан гэрийн од хиймрийн тоонон дээр хасаг халуун тулганы омог дөрвөн тодхон дээр хан алтай аавын онгон тэргүн оргил дээр хатан сэлэнгээжийн ододорчих мандал дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичин бий. Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр гантай мөнгөн хитний зоо дэлдэх тээгэн дээр галбын халуун говийн хулангах хэрэм дээр гантиг чулуун хисааны янгэр халих хэлгэн дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичин бий. Хүч дурдан бүсний ташаа дарах нуглаан дээр хүрэл манан хөөрөгний дайлан дарах наргаан дээр хүүшийн сүдэр буусан уулын гацаа бууцсан дээр хүннүү дээдсийн тамгалсан улбаа гархин буурн дээр тусгаар тогтнол чамайг би тунхаглан бичин бий. Шэрмэн төмөр дөрөөний шивээ зурах тавган дээр шижир алтан эмигний шигтгэе чимэх гархин дээр шинийн хоёрны саран хаяалж шингэх тэнгэр дээр шимийн нэлх ногоо ханшилж задрах газар дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичин бий. Аавын мөнгөн хазаарын 8 цэнгийн тавруун дээр азийн алаг мэлхийний 81 шагаан дээр алиахан саарлын унаг хөллөн тэнцэх нуг дээр ангирийн хоёр дэгдэхээ хөвөн цэнгэх нууран дээр тусгаар тогтнол чамайг би тунхаглан бичин бий. Эндэр улаан галын цац бадман дөлн дээр эхэр хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр эдэр 3-9-ийн цас чахрах цайдэм дээр элд мөсөн голын цан хөрх гарман дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би. Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр бэхэн хар гизэгний госоор дарах сүлжээс дээр бэрийн домогт цэцгийн хорвоо уйраах дэрвэн дээр бэдэрт мөнгөн сарны гоймор унах туяан дээр тусгаар тогтнол чамайг би тунхаглан бичин бий. Урсгал татмал усны хөл алдах ёроол дээр ургамал тармил модны хөрсөн тавах ёзоор дээр уяран мэлмэрх янгийн дурлал амьлах харцсан дээр уйлан мэдлэх үрийн дуулан орхих манцуй дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би. Ажнаа сайхан хүлгийн гал цахилах тууран дээр агсан улаан хөдрийн ган цацрах хайлш дээр амар төвшин жаргалтай ам бүлийн дансан дээр алтан босог үлзийтэй айл бүхний үүдэн дээр тусгаар тогтнол чамайг би тунхаглан бичин бий. Баяр найрын ширээний амт тансаг дээн дээр баян хангайд мөнхөрсөн арц хуш зээргэн дээр балтаар давтан ширээсэн анжисны торгон эрен дээр багц дүүрэн ургасан атрын тарианы мөрөн дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичин бий. Эвт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр инх тайвны харуул дайчин ирсийн тангараг дээр эрдэн зөөгийн хэрэмний 108 сувраг дээр энэ зууны өргөөний 100 түмэн цонхон дээр тусгаар тогтнол чамайг би тунхаглан бичин бий. Эрх чөлөөний зарлиг ардын үндсэн хууль дээр эхэл соёлынхон ад биш баян сан дээр игнэгтийн арга бэлэг алтан соёмбын гачил дээр их нутгийн шорооны амиар солих ширхэг дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичин бий. Аав ээжийн буянтай үлзий цагаан хоймор дээр амин гарвалын толвтой
өлгийднэлхсийн өөжин дээр ардын журамт цэргийн өргөж ялсан туг дээр амьсгалаа бидэнд өгсөн өрлөг дээдсийн дурсгал дээр тусгаар тогтнол чамайг би тунхаглан бичнэ. Хан тэнгэр цөмбөрлсөн үйлдвэр уурхайн яндан дээр хаяа нийлэн сүндэрлсэн үлгэрийн харшийн туурган дээр хангай говь талын үлэмжийн өв баялаг дээр халуун их оронч бүхний үндэсний их бахархал дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Сав саваар сайлын харбаж хүрэхгүй зэлэн дээр сая саяар сүргийн хатирч хүрэхгүй бэлчээр дээр сар нарны өртөөлд хагцж болшгүй учрал дээр сайхан Монгол орноо хайрлаж хансшгүй ерөөл дээр тусгаар тогтнол чамайг би тунхаглан бичнэ. Өглөө бүрийн нарны асгаран буух цацрал дээр өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр өргөн цээж чөлөөтөө амьсгалж яваагаар дээр өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Ухаа хонгор жолоог залхан татсан талбай дээр ухаант жанжин Сүхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр улсаа ачлан захирсан засаг төрийнхөө ордон дээр тусгаар тогтнол чамайг би тунхаглан бичнэ. Нүүрэнд нь галбадарсан Монгол эцгийн хиймар дээр нүнжигэнд нь нар гэрэлтсэн Монгол ихийн сэтгэл дээр нүүдлийн өргөнд нэгдсэн Монгол аймгийн холбоон дээр нүүбийн шилтгэн заларсан Монгол улсын далбаан дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Эзэн сууж жаргасан их заяагаан сүсэглэж их орон таныхаа ирээдүйн таалалд нийцүүлж Эрдэнсийн далаагаас шүрдсэн итгэлийн совд үгсээр эрх жаргалаа баталсан эргэн бүхний гараар тусгаар тогтнол чамайг би тунхаглан бичнэ. За Гайхамшигтай тий. Энэ их ариун үгсийг, энэ их гоё агуулгыг, энэ их гоё өгдийн үлдээсэн одоо энэ сов билгийг үеийн үед сайхан залуучууд, дүүнер бүх монгол хүн сайхан сонсоосой гэж одоо хүсэж байна. Ястаа. Подкаст маань энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд таны уран бүтээл цаашдаа одоо карьер, ажилд тань хамгийн өндөр амжилтыг өөрт хүсэж чаддаг сайн сайхан бүхнийг манай хамт олонны зүгээс хүсэж байгаа шүү. Баярлалаа. Танай хамт олонд тэгээд ажил бүтээлийн өндөр амжилтыг хүсье өрөөе. За тэгээ үргэлжлүүлээд одоо энэ он маань дуусч байна. Тэгээд улиран одсон одоо 2025 оныхаа амжилт бүтээлийг Улаанбаатарт гэж өргөдөн ирж байгаа 2026 онд Монгол төв минь Мандан Бадрах болтугай. Монголчууд бүгд мундаг хүмүүс шүү. Одоо төв дэлхийд ямар гоё гайхуулж байгааг бүгдээр харж байгаа. Энэ жилийн хувьд бол бүр илүү онцлогтой, олон гайхалтай сэтгэл тогтолсон үйл үргэлжил бахархал төрж шүү дээ. Араасаа л Ястай нэг завсаргүй тий хараасан. Ямар гоё юм бэ, мундаг шүү гэсээр гал таарлаа. Хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Хөгтөнгөр подкастын маань энэ удаагийн дугаарыг түрээд жаргаж байна. Тэгээд нэвтрүүлгийн маань зочноор жүжигчин Батболд ах маань хүрэлцээрсэн байгаа. Тэгээд танд бас талархал дэвшүүлье. Хамтдаа байсан та бүхэн маань бид бүхний албан ёсны сошиал сувгууд болон албан ёсны хуудсуудыг дагаж бидэнтэй нэг дээрээ Хөгтөнгөр подкаст энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд мөнх Хөгтөнгөр биднийг ивэгээ гэдэг одоо подкаста өндөрлүүлж байна. Хураа. Хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.